За түрүүн Таса компани дээр ирчээд лайвгээ дуусгах гэж ирсэн боловч яг уурхайн олборлолтын хэсэгтээ борчинчууд иргэдэд миний сэтгэл хөдлөлд бас иргэдэд мэдээлэл өгье гэдэг. Манай Отон баяр захирал манай уурхайг бол хөгжүүлээд Монголд энэ одоо боржин чулуун орд газар гэж байгаа тийм. Үнэхээр Монголоос анхдагч одоо энэ чулуу хатуу материалын үйлдвэрлэл дээр бол бас Монголд бол тэргүүлж ингэж явж байгаа юм байна. Энэ бол Монгол улс цаашид одоо энэ уул уурхай үйлдвэрлэл хөгжих нэг үндэс гэж харж байгаа. Миний хувьд өөрөө өмнө Caterpillar-ийн дилер Wagner Аз гэдэг компанид ажиллаж байхад бол энэ том тоног төхөөрөмжүүдээр энэ чулуун ордны үйлдвэрлэлд бол маш чухал том лоодрууд ажилладаг. Бас энэ талаараа авч үздэг байсан. Тэгээд бас сонирхолтой Монголд нэг хэрэгжиж байгаа юм төсөл дээр ирсэндээ бас баяртай. Тэгээд хотоо захирал бас аль хэсгээр юу явж байгаа вэ? Та нэг тайлбарлаад энэ хэсгээ ордоо нэг танилцуулаач. За манай энэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг энэ орд газрын нэр бол Адуун чулуун. Тэгээ манай чулууны нэр бол өөрөө Адуун чулуун гэдэг нэртэй. Их гоё нэртэй бэлгшээсэн би тэгээд тэрэндээ их хайртай байдаг. Тэгээ ер нь бол манай олборлолтын технологи бол ерөөсө 100 хятад улсын технологи юм байна. Энэ ийшээ ингээ харах юм бол хятад улсын хулгуур эхлээд босон хөрөөгөр хөндлөө босон хөрөөдөд тэгээ тэрний дараа босон хөрөөдсөний дараа доогуур нь дээсэн хөрөөгөр хөрөөдөж ингэж авдаг. Ийм технологи та бүхэн харж байна. Бид нар ойролцоогоор нэг 7 м орчим гүнд ороод ирсэн. 7 м-ийн чулууны чанар бол эрс сайжирсан. Ийм байдалтай. Одоо ингээд доошо зүсэж чинь тий. Энийг энэ хөрөөнүүд яваад хоёр хөрөө ингэж харагдаж байна. Энийг та бүхэн харж байна да. Хуучин одоо яадаг гэсэн хэрэг метр 40-тэй ингээд хөрөөдөг гэсэн бол одоо ийм дундуур нь дахиж хөрөөдөд илүү ягаад шууд одоо үйлдвэрлэлийн хөрөөнд ороод ямар ч алдагдал гарахгүйгээр 30-60 авахаар ингээд дахин ийм хөрөөдөж байгаа. Тэгэхээр энэ чулуу одоо гарангууд тэр тэгшгэн ямар ч алдаагүй өндөр чанарын хавтуу үйлдвэрлэж гарна гэсэн үг. Энэ хоёр хөрөө маань яваад уртааш нь ингээд зурчиж байгаа. Тэгээ энэ уушаад бүгд зурчихсан. Босоогоор бүгд ингээд зурчсан байгаа тий. Бүгдийг ингээд гүн нь ингээд хэдтэй зүсгүү. Одоо метр 30 өндөртэй зүстэй. Метр 30 өндөртэй зүсээд. Тий. За ингээд одоо дараа хөрөөндөө одоо бид нар метр 80-аар метр 30-аар хийгээд хэвтүүлээд оруулчихна гэсэн үг. Тэгэхээр доош хөрөөний ир маань ойролцоогоор нэг 65 орчим сантиметр дарахаар нэг 65 см өргөнтэй хавтангаас 30-30-тай хоёр хавтан гарна гэсэн. За ингэж технологи 30-30-тай. За тэгээ ингээд тэр доор харж байгаа дээсэн хөрөө доогуур нь хүнд босоод доогуур нь хөндлөн дээсэн хөрөөгээд одоо хамгийн таны төрөний хэлээц хамгийн өнтэй хөрөөгээд өндөр нь хэдтэй гарч ийн метр 30-тай. Одоо чулууны орд газар бол ингээд яг ингээд байшин барьж байгаа юм шиг ингээд зүсээд ингээд тэгшлээ чулуугаа аваа явдаг. Тэгээ одоо ингээд энэ дээсэн хөрөө эний доогуур орж ингээд зүсээ тий. Дээсэн хөрөөгөө бид нар хөндлөн зүсэж хагаад одоо ер нь бол манай технологи жилээс жил сайжруулдаг байгаа. Одоо 1-2 чулуугаар ингээд маш бага хэмжээгээр дээсэн хөрөөгөө татдаг байсан бол одоо технологид суралцаад ажилтаа хятад авч дадлагж яваад тэгээд том хэмжээгээр нь татаж маасаар ингэж гаргаж ир зарлаа бууруулах ийм одоо ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ маань одоо доогуур нь хөрөөдөж ороолын хөрөөж гаргадаг гэсэн үг. Тэгээд энэ талбай тэр доотлын талбай энэ талбай маань ингээд нэгдчих юм бол 10,000 орчим метр квадрат талбай дээр бид нар ингээ ямар ч асуудалгүй одоо дотоодын хэрэгцээг анх чулууга олбох бүрэн боломжтой. Эндээс аваад ковшоор очиад тий эндээсээ болог чулууга тэр сэрэт ковшоор 16 тонны ковшоор аваад тэгээд тэр доор ирсэн хоово машин дээр ачаад талбай руугаа очисгадаг гэсэн. Өндөржүүлэлтийг ингээд аваад одоо ингээд зүсээ авцсан байгаа. Тийм ээ. Одоо ингээд 3 дахь 4 дахь хөлөг ороо явчих гэсэн үг шүү дээ. Уурхаагаас өргөцөг тий. Энийгээр ингээд одоод хоёроо тий. Одоод хоёроо орж байгаа юм тий. Хамгийн дээд үе бол ер нь бол бараах гардаг гэдэг байгаа. Эхний 3 үеийг бол тэр жигт нь бол бизнесийн хаягдл хэрэг тий. Одоо тэрийг шоо чулуунд ч ашиглахгүй. Тэгээ 4-р үеэс эхлээд шоо чулуунд тодорхой хэмжээнд ашиглаад зарим хатуу сууг энэ дотор 2 сууг байгаа манад. Нэг нь хатуу өнгө туяатай, нөгөөх нь цайвар ондоо туяатай ингээд ийм чулууга шинжиж байна уу? Геологийн давалтаараа байнга шинжилгээнд өгч байгаа. Тэгээд одоо худалдан авахч тал бол шинжилгээний бичиг байнга асуудаг. Тэгээд бид нар бол ингээд шин цоо шин монголчуудын чаддгүй ингээд үйлдвэрлэлийг хөгжүүлээд суралцаад жилээс жил сайжраад явж байна. Тэгээд хамгийн нөөцийн хувьд ордны нөөцийн хувьд бол ерөөс хангалттай. Доошо тийм 100 м өрнөж өгсөн. Нөөц гараад байгаа тийм. Энэ жил өнгөрсөн жил тээзүүгээ өргөж өнгөсөн. Тэгээ маш олон тооны 37-8 шиг тооны тоног төхөөрөмжүүдээр хөрөөг нэг очоод харчих уу? Хамгийн том хөрөөг. За энэ ч одоо актер чулуу хөрөөддөг. Байгалийн чулуу хөрөөдөд хийгээд байгаа том хөрөө тийм ээ. Тий. Тоосон зэр бол амар гарч байна. Усаар технологи угааж хөргөж
Энэ одоо ерөөсөө бид нар гүний ус ашигладаг дандаа ил усыг ингээд ашиглаад байгалийн борооны усыг энэ хажуу талын цөөрөм дээр цуглуулж агаад ашиглаад ингээд За нэг том өрөө маань энэ явж байна тийм энэ жижиг эртээ өрөөгөөр эхэлж яваад эхэлж явд юм уу? тийм тэгээд тэрний дараа тодорхой хэмжээнд ирээ солиод том эртээ тэр ард тавьснаар яваад ингээд явдаг байгаа. Ингээд чулуугуудсаад хамгийн баярлаад байгаа онцлог бид нар технологийн шинжилгээ энэ жилээс хийж чадсан юм. Яг энэ үйлдвэрийн шинэ шинчилсэн хөрөндөө ороход ямар ч алдаагүй зүсэгдэхээр энэ чулуугаа зүсэж чадж байгаа одоо маш их анхны олборлолтон дээр тий. Том өрөө маань ингээд хоёр зэрэг явчихсан юм тий. Жижиг хөрөө явсны дараа том өрөө ингээд явдээ. Энд чинь доошоо метр 30 хүртэл. Өөрөө доошоо ингээд суухан нэж төллөө. Тэгээд ийм харж байгаа. Метр 30. Одоо бол манай чулуу энд орж байгаа чулуу өндөр чанартай болцтой. Метр 70. Диаметр нэг 3 метртэй орчим уу? Тий. Тэгээ манай энэ юуны хамгийн том зардал нь сегментэнд байдаг. Diamond сегменттэй. Алмазаа. Тий, алмазын сегменттэй тий. Энэ нь одоо байнга илэгдэжээдэг. Тийм учраас энэ нэгэнд та хэд орж байгаа хардаа. Ийм олон зуун ширхэг ингээд орж байгаа. Хамгийн гол зардал нь эндээ байдаг. Зардал тийм ээ тий. Чулуудсан. Ингээд зүсэгдээд энэ чулуу орд хараа ийм гоё яг ингээд хан ус тэгшин гардаг хан байгаа юм шиг. Тий. Одоо энэ ингээд дээшээ 1 2 3 4 5 пүй дээр хамгийн одоо урж байгаа гэж байгаа тий. Тэгэхээр энэ өөрөө бас ингээд их чухал ач холбогдолтой салбар. Монгол улс ер нь өөрсдөө дотоодоо цаашаа хөгжөөд аль болох нэмэн өртгөө дотоодоо энэ барилгын суурь материалууд олох цемент одоо энэ чулууг ингээд дотроо үйлдвэрлэх гэдэг бол маш өндөр ач холбогдолтой. Цаашид энэ барилгын салбар дотор нь гадна басаадны материал, дотоодын чимэглэлийн материал эдгээр дээр бол энэ чулууны үйлдвэрлэлд бол маш өндөр ач холбогдолтой. Тэгэхээр энэ манай Таасо шиг үндэсний компаниар Монголдоо ингэж уурхаагаа олборлолтоо ингэж хөгжиж ийж Монгол улс дотооддоо үйлдвэрлэлд нэмэн өртөг шингээх энэ барилгын материалуудыг үйлдвэрлэх бас дараагийн чухал сегментүүд энэ чулуу материал байна. Тэр өнөөдөр ингээд тоо захирлынхаа Таасогийн хамт олондоо танилцсан. Би бас түрүүн дуусах гэсэн энэ ордон дээр нь ирээд бас сэтгэл хөдлөөд. Тэгээ үүний араасаад Монгол улсын гадна басаад шилэн материал тийм ээ шал тэр PVC шал гэдэг хийгээд ингээд барилгын эдийн үндсэн суурь материалуудыг Монголдоо идэг учраас Монгол улсын эдийн засаг өөрөө бас ингээд зөв өсөж өгөх доллароос бага хамааралтай байх. Дотооддоо нэмэн өртгөөр шингэж төгрөг маань унахгүй байх. Цаашлаад төгрөг чангах боломжтой болов. Тэгэхээр би одоос танаа хамт олон маш их баярлж байна. Ийм чухал ач холбогдолтой юм хийгээд ингэж байгаа. Би өөрөө аж үйлдвэрийн салбарт ингээд олон жил явсан хүний хувьд цаашаа доод нэрсийн зүгээс ингээд дэмжиж ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үйлдвэрлэл бол цаашаа ингээд хөгжөөд явах хэрэгтэй. маш их баярлаа. Тоо захиралтай өөр хэлэх юм байна. Улаанбаатар ч таандаа. Тэгээ Улаанбаатарчууд маань ойлгоорой одоо өнөөдөр нэг жоохон тийм одоо юу гэдэг цаг тухгүй ч юм уу за урд замын чи хулаа ицсэн тоос боссон ямар нэг яхаар одоо хин нэгэнд одоо мөнгө тэргэж जैन гэж нэг хин нэгний хараахтай гол биш цаад утгыг нь бодож дэмжээрэй гэж хэлмээр байна. Яг тэгэхээр энэний чи ардаас ингээ үндэсний үйлдвэрлэл явж байгаа нэмэн өртөг татвар ингээ ажлын байр ингээ явж байгаа ийм салбар байгаа шүү. Тэгээд жаахан дэмжээд өгвөл бид нар бас урам аваад хөл дээрээ босох гээд шүү гэж одоо таахындээ хэдээдээ тэгээд энэ жаахан шүүмжлэгээ баг зэрэг багсгаад жаахан хүлээх юм бол их сайхан салбар хөгжөөд нэг салбар ч гэсэн ингээ босож чадна бид нар бас босгож чадна гэдэгтээ бас итгэлтэй байна л гэж хэлж байна. За ундаг итгэлтэй байгаа. Одоо цагтаа дахиад амжилт. Уурхаа дээр нүсэн чи сэтгэл. Баярлалаа. За ингээд лайвд дууссан тийм ээ. За баярлалаа.